эзний хүмүүстэйгээ нөхөрлөх, Бурхны үгээс суралцахын цагийг зорин ирж байна, зориулт гаргаж байна гэдэг бол бидний хувьд итгэгч хүмүүсийн хувьд бол зайлшгүй хийх ёстой зүйлээ. Эсэнд маш их баярлалаа. За 1-р Тесалоник ном одоо 5-р бүлэг хамгийн сүүлийн бүлэг. Тэгэхээр 1-р Тесалоник ном маань одоо ингээд дуусах гэж байна. За 1-р Тесалоник Паул энэ Тесалоник хотынд бичсэн захиан энэ номноос бид нар маш олон зүйлийг сурч мэдчихэе. За тэгээд өнөөдөр бол 5-р бүлгийн 1-ээс 11-р ишлэлийг бүгдээрээ уншия. Энд гарч байгаа зүйлээс хамтдаа суралцъя. За тэг бүгдээрээ хамтдаа залбирая эхлэе. Есүс эзэн минь танд маш их баярлалаа. Та биднийг энд цуглуулж өөрийнхөө үгнээс уншиж суралцах, амьдралдаа бас хэрэгжүүлэх арга ухааныг сургахын тулд танд авчирсанд баярлалаа. Тэгээ бидний дотор эзэн Есүс та өөрөө таны ариун сүнс, таны оршихуй хамт байж энэ үгийг бидэнд ойлгуулаарай. Таны үг бидний дотор амьдарч бидний амьдралыг удирдах хүч болоосоо гэж Есүс танд энэ цагаа даатхан залбирая. Аамен. 1-р Тесалоник 5-р бүлэг. За 1-ээс 11. За хамтдаа бүгд уншъя. Ахан дүүс минь ээ, тэрхүү цаг, тэрхүү үеийн тухай бичүүлэх хэрэг та нарт алга. Эзний өдөр яг шөнийн хулгайч мэд ирэхийг та нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Хүмүүсийг инх тайван, аюулгүй байдал, гисгэж байх зур гинтийн суурил дээр нь бууж ирнэ. Тэр нь жирэмсэн эмэгтэйд төрөх өвдөлт, гинэт эрэхтэй адил байх бөгөөд тэд яавч мултрахгүй. Харин ахан дүүс минь, та нар харанхуйн дунд байдаггүй тул тэрхүү өдөр та нарыг хулгайч мэд цочирдуулахгүй. Яагад гэвэл та бүхэн гэрлийн хүмүүс, гэгэн өдрийн хүмүүс. Бид шүнийх биш, харанхуйнч биш. Тиймээс бусад шиг унтаа бус харин сэргэг бөгөөд ухаалаг байцгаая. Угаасаа л унтагсад шөнөөр унтаа байдаг. Ууж согтуурагсад шөнөөр согтуу байдаг. Харин бид өдрийнх тул ухаалаг байж итгэл ба хайрыг хуйг мэт, авралын найдварыг дуулах мэт өмсөё. Яагаад гэвэл Бурхан биднийг шийтгэлд бус, харин бид бүгдийн эзэн Христ Есүсээр дамжуулан авралт хүрэхээр товлсон бөгөөд бидний төлөө Христ өгсөн юм. Тиймээс бид сэрүүнч бай, унтсанч бай, Христтэй хамт амьдрна. Ийм учиртай тул ахан дүүс та нар минь одоогийн шигээ бие биеэ тайвшруулан зоригжуулж нэг нэгнээ босгон байгуулсаар бай гэсэн байна. Амен. Паул захианыхаа төгсгөлд яагаад энэ эзний өдөр тэгээд бас тэнд болох сүрлийн талаар анхааруулж байна вэ? Тэгээд энэ дээр бас та нар бол гэрлийн хүмүүс, гэгэн өдрийн хүмүүс гэсэн ба. Энийг бол Паул энэ хоёр зүйлийг нэлээд Тесалоник хотынд урам зориг өгөхөөр бас дахин сануулахаар бичсэн байна. Дахин сануулах гэдэг маань бид нар энэ 1-р ишлэлээс ингээ харах юм бол тэрхүү үеийн тухай бичүүлэх хэрэг та нарт алга. Тэгэхээр яг энэ эзний өдөр гэж юу яриад байгаа юм бэ гэдгийг бол Тесалоник энэ захиаг уншиж байгаа хүмүүс бол бүрэн дүүрэн ойлголттой байсан гэсэн. За илүүтэйгээр энэ өдрийг хүлээж ер нь төсвөр алдчихсан гэсэн үг. Бид нар Тесалоник ном эхлэхэд нөхцөл байдал юу ямар байсан бэ гэдэг тухай бид нар ярилцсан тийм. За энэ бол зүгээр нэг өнөө цагийн бидэн шиг итгэлээсээ болж хавчигдаж одоо зовсон тийм зовлон үзээгөө амар тайван дунд тай Бурхнаа магтаж хүндэл суугаа биш. Энд бол хавчлах дунд байгаа. Өнөөдөр та Христэд итгэснээрээ амьдралаа орвонгоороо эргүүлэх, амь насаа ч алдаж болзошгүй тэр хавчлах дунд байсан гэдгийг санаарай. Тийм ч учраас маш олон Христэд итгэгч нар тухайн үед Есүс Христийн 2 дахь ирэлт буюу тэр эзний өдөр, тэр ялалтын өдөр, итгэгч хүмүүсийн баярын өдрийг тэсэн ядан хүлээдэг байсан байна. За, Библи бидэнд эзний өдрийн талаар олон энэ сүүлийн шүүлтийн цаг үе. За тэгээд басчгүй Есүс Христ 2 дахь удаага ирээд энэ дэлхийд ирэх 1000 жилийн хаанчлал шин тэнгэр газар зэрэг маш олон мэдээллийг бол Библи бидэнд хэлдэг.
тухайн цаг үед юу болохыг маш тодорхой байдлаар мэдээж зарим зүйл нь бол бас ойлгомжгүй зүйлүүд байгаа. Тэгвэл ийм зүйл болно. Сүүлчийн өдөр, эзний шүүлтийн өдөр. За тэгээд тэнд шин тэнгэр газар дээр бид нар эзэн Есүс Христтэй мөнхөд амьдрах болно гэсэн тэр дүр зургийг бол шин гэрээ Библи бидэнд бол хангалттай хэлдэг. Өнөөдөр бол бид нар тэдгээр зүйлүүдийн тухай бол дэлгэрэнгүй ярьж амжихгүй. За зөвхөн эзний өдөр гэдэг яагаад Паул энэ бидэнд хэлээд байгаа. Энд бид нар гэрлийн хөвгүүд гэдэг хий юм бэ гэдгийг илүү тодруулж харнаа гэсэн үг. Хуучин гэрээнд мэдээж эзний өдрийн тухай ойлголт байгаа. Маш олон газар, маш олон иш үзүүлэгч нар ялангуяа тэр сүүлчийн өдөр шүүлт болно. Үнэхээр Бурхныг эрен хайсан, Бурхныг аврагч, Бурхан минь ээ гэж эрен хайсан хүмүүст авралын баяр хөөрийн өдөр, харин Бурхныг эсэргүүцсэн, түнд итгэхээс татгалцсан Бурхны биш тийм хүмүүст бол үнэхээр шүүлтийн өдөр, сүрлийн өдөр болно гэдгийг хуучин гэрээ бидэнд маш олон иш үзүүлэгч нар хэлэгдсэн ба. За тэгвэл Ишая номын 13-ын 6-аас бид нар нэг ишлэлийг харъя. Шинэ гэрээ, хуучин гэрээ хоёроос бид нар яг эзний өдрийн талаар нэг ишлэлийг бүгдээрээ харах болно. Багц ишлэлийг. Энэ бол зүгээр нэг дэлхийн дээр болдог томоохон гамшигын тухай огт яриа биш. За бид нар ер нь бол мэднэ те маш олон гамшиг сүрлүүд дэлхий дээр энэ тэнд болдог, газар хөдлөлт, цунами те галт уулын дэлбэрэлт гэдэг чинь. Манай эртний 79 онд одоо энэ Христ итгэгчдийн ер нь яг анхан үеийн түүхэнд бол Ром эзэнт гүрний Помпей гэдэг хот байдаг байсан. Та бүгд бол энийг түүхээс бол сонсч байсан баг те. Тэр хот ер нь яагаад сүрсэн талаар бүгд мэднэ те. Галтуулын дэлбэрэлтээс болдог. Нэг л өдөр бүх хүн өдөр бүр хийдэг ажлаа хийгээд өөрсдийнхөө амьдралаар амьдарч байхад л ерөөсөө хоромхон хугацаанд галтуул дэлбэрч бүхэл бүтэн хотыг тэр ард иргэдтэй нь за 4-7 метр өндөр тийм үнс нурмаар даарч те халуун уураар цохиж ерөөсөө нүд эмхийн зурал нэг бүхэл бүтэн хот сүнсэн тухай. За мэдээж бид нар 11 онд ч гэсэн Японд болсон зүүн өмнөд Азиуд болж исэн тэр сүрлүүдийн тухай хүн болгонд мэдчихэв. Үнэхээр аимшигтай. Маш олон хүмүүс амь насаа алддаг, маш их хохирол гардаг. Гэхдээ эзний өдрийн өмнөх болох тэр сүрлийн өдөр гэдэг бол энэ зүйлүүд хажууд нь юу ч биш. Энэ бол төгсгөлийн цаг үе гэсэн үг. Бурханд итгэдэггүй хүмүүсийн хувьд төгсгөлийн цаггүй, харин итгэгч Бурхны хүмүүсийн гэрлийн хөвгүүд охтуудын хувьд бол ялалтын өдөр гэж. За жишээ 13 дугаар бүлгийн 6 дээр бүгдээ уншицгаая. Ишая ном 13-ийн 6. Даслан уулзгаа Явагийн өдөр айсгүй. Төгс хүчтээс сүрэл айсгүй. Тиймээс гар бүр суларч хүн бүрийн зүрх мохноо. Түгшсэндээ өвчин цочролд базуулж төрж буй эмхтэй шиг тарчлана. Хүрлээж улаасан царайгаар хүмүүс нэг нэгнээ балмагтан харнаа. Харагтун Явагийн өдөр айсгүй. Хэсцгийлэл хилэн шатсан ураар энэ газрыг эзгүүрэл хоосролд хүргэж эндээс нүгэлтнүүдийг арчин хаяхаар айсгүй гэсэн байна. За энэ бол нэлээд ийм сүрэл те шийтгэл эцсийн өдрийн тэр дүр зургийн аимшигтай байдлын дүр зургаар харуулсан. Мэдээж энд бас тэнд зовж чаналсан хүмүүс Бурхантай уулзах баяр хөөрийн тухай мэдээж бичсэн ишлүүд байна. Тэгвэл Матай номын 24-ийн 30 болон 44 дугаар ишлэлээс бүгдээрээ харъя. Шинэ гэрээний Матай номын 24 дугаар бүлэг. Тэгээд хүмүүн хүүгийн тэмдэг тэнгэрт үзэгдэхэд дэлхийн бүх овог аймаг гашуудаж хүмүүн хүүг тэнгэрийн үүлэн дээр агуу сүрхүүч цог жавхлантай эрхийг харах болноо. 44 дээр. Ийм та нарч мөн бэлэн бай. Хүмүүн хүн та нарын бодоогүй цагт ирнэ гэсэн байна. За энэ шинэ гэрээний дүрслэл болол Есүс Христ хоёр дахь удаага иргэн ирэх тэр үед бол энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон мэднэ. За Бурхны хүмүүсийн хувьд бол энэ ялалтын өдөр. Бидний энэ дэлхий дээр амьдрах тэмцэлтэй амьдралын маань сүүлчийн
Харин Есүс Христ Бурхан эцэгтэй мөнхөд амьдрах тэр ялалтын өдөр юм а гэдгийг дүрсэлж байгаа. Гэрлийн хүмүүс үнэхээр ахын дүүс минь та нар харанхуун дунд байдаггүй тул тэрхүү өдөр та нарыг хулгайч мэд цочирдуулахгүй гэж Тесалоник хотын итгэгчдэд Паул энэ үгийг зориулж хэлж байгаа учраас энэ суурил болвол та нарт хамаагүй. Та нар болвол Бурханы хүмүүс, гэрлийн хүмүүс, Бурханы гэр бүл учраас харин ч та нарын хувьд энэ өдөр бол баярын өдрөө гэж хэлээд байна. Тэгвэл гэрлийн хүмүүс гэдгийг бид нар ер нь юу гэж ойлгох вэ гэж бас Библи маань гэрлийн хүмүүс гэдгийг юу гэж хэлдэг гэдгийг Эфес номоос бүгдээ харъя. Эфес номын 5 дугаар бүлэг 8-9. Урд нь харанхуй байсан та нар одоо эзэнтэй нэгдэн гэрэл болсон тул гэрлийн хүүхдүүд гэдгээ харуулж амьдраа. Альва сайн, зөв, үнэн зүйлд гэрлийн өгөөж бий. Урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэнтэй нэгдэн гэрэл болсон тул гэрлийн хүүхдүүд гэдгээ харуулж амьдраа гэсэн байна. Бид нар өөрсдийнхөө амьдралыг Бурханд өргөж эзэн Есүс Христэд итгэсэн тэр цагаас эхлэн бид нар гэрэлтэй талд амьдарч байгаа. Бид нар гэрлийн хүүхдүүд болж байгаа гэсэн. Гэрлийн хүмүүс. Бид нар Есүсийг аврагчаа болгож үнэхээр амьдралаа Есүст бүрэн дүүрэн зориулах тэр цагаас эхлүүлээд бид нар хуучин хүнээ өхүүлж шинэ хүнээр шинэ амьдралаар амьдарч эхэлдэг гэж бид нар ярьдаг. Энэ маань юу хэлээд байна гэхээр бид одоо амьдралаа өөрөө биш эзэн Есүс танаар өдөрдүүлж таны хаанчлалын төлөө таны хүсдэг тэр зүйлийн дагуу би амьдрнаа гэсэн шийдвэрийг хэлж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм учраас Бурхан бол гэрэл гэсэн тийм өөрийгөө харин та нар одоо тэр гэрлийн хүүгүүд. Та нар бас тэр гэрэл болж байгаа маа гэдгийг хэлээд байна. Иохан 14-р бүлэг дээр нэг юм зүйл байна. Есүс өөрөө хэлсэн зүйл. Хэн нэгэн намайг хайрлал үгүй минь тэр сахих бөгөөд эцэг маань ч түүнийг хайрлана. Би түүн рүү очиж түүнтэй хамт амьдрнаа гэж байгаа. Эзэн Есүсийг аврагчаа болон түүний үгийг сахиж амьдрий гэсэн тэр цагаас эхлүүлээд Есүс өөрөө тунгаглаж байна. Бид чамтай хамт амьдрах. Та бид нэг гэр бүл болж байгаа гэсэн. Өнөөдөр шинэ гэрээ бол бүхэлдээ Бурхан болон бид нар эцэг хүүгийн харилцаатай байх тухай. Энэ харилцааг бид нар ойлгож ухаарлаж амьдралаа Бурханы хүү юмаа гэсэн тэр итгэл үнэмшлээр амьдрах амьдралыг биднэрт ятгах байгаа гэсэн. Тийм учраас та нарыг өнөөдөр гэрлийн хүүхдүүд гэдэг. Үнэхээр энэ ямар гайхалтай мэдээ вэ? Та бүгд бид нар Есүс Христэд итгэсэн бид нар бол Бурханы гэр бүл байхгүй. Амен. Гайхалтай. Энэ бол гайхалтай амьдрал. Тэгэхээр энэ эхний ишлүүдээс бид нар эзэнтэй нэгдсэн бүхэн гэрэлтнэ гэсэн тэр бидний амьдрал бол үргэлж гэрэлтж байх ёстой гэсэн тэр чухал санааг эндээс хараасаа гэж хүсэж байна. Эзэнтэй нэгдсэн бүхэн гэрэлтнэ. Өнөөдөр та бид гэрэлтэж амьдарч байгаа. Та бид тэр гэрлийг бусдад түгээж амьдрах ёстой хүмүүс. Та түгээсээр байгаа. Өөрөө ч мэдэхгүй та гэрэлтэж байгаа гэдгээ ухаараарай гэж хэлж байна. Энэ дэлхийн гэрэл нь болон давсна байцгаая. За, энэ Паул итгэгч хүмүүсийг Бурханы хүмүүсийг Бурханы хүмүүст аюул учрахгүй гэсэн байна. За, тэгвэл энд ишлэлээр бид нэг зүйлийг бас хараарай. Үнэхээр тэр сүрлийн тэр зүйл эзний өдөр ирэх мөчөд бол бид нар болол нэгэнт аврагдсан хүмүүс тийм учраас бид нар заа нэг өөрийнхөө амьдралаар амьдардаг. Эзэн бидний амьдралыг удирддаг бол хаяа бас бид нар өөрсдийнхөө амьдралыг удирдаад явчих. Магадгүй зарим тохиолдолд ийм бодолтой амьдардаг. Ингэж амьдарсаач байгаа итгэгч Есүс Христ итгэдэг хүмүүс байдаг тийм үү? Тэдгээр хүмүүст бас Паулийн энэ захиа бол анхааруулга өгж байгаа гэж ойлгож байна. Яагаад заавал эзний өдрийн баяр хөөрийн тэр төгсгөлийн цаг үеийн ялалтын тухай хэлээгүй сүрэл байгаа гэж Паул тайлбарлаж байгаа учир нь ердөөсөө юм. Бид нар бас сэргэг байх хэрэгтэй.
бид нар бас үргэлж гэрэлд байгаасаа гэж байгаа. Тэгээ Паулын эндээс зүүрлж бас анхааруулж хэлсэн нэг зүйл. Угаасаа л унтагсад шөнөөр унтаа байдаг. Ууж согтуурхсад шөнөөр согтуу байдаг. Энэ бол энэ дэлхийн дээр харанхуй тийм гим нүглийн талбар гэж байгаа. Энд хэрвээ байгсад бол тэр сүрэл зайшгүй өртдөг юм а гэдэг хэлдэг. Бид нар ямар нэгэн байдлаар тэр шөнийн цагт тэр гим нүглийн талбарт байх ёсгүй. Үргэлж бид нар гэрэлтэй талбарт байгаасаа гэсэн Паулын ятгалаг бас энд явж байгаа шүү. За, эзний өдрийн гэх энэ өдрийн талаар бол маш олон хүмүүс Есүс Христийг Тэнгэрт өргөцсөн цагаас эхлүүлэл таамаглаж ирсэн тийм үү. Эзэн Есүс өөрөө хэлсэн. Энэ цаг үеийг бол энэ бол нэг тухайн нэг цаг биш. Энэ нэг тодорхой үеийн тухай бас ярьж байгаа гэж ойлгоо. Энэ үеийг бол энэ цаг хизээ ирэх вэ гэдгийг бол хинч мэдэхгүй. Хинч мэдэх боломжгүй. Хинч мдээгүй байхад ирнэ гэж Библи хэлдэг. Эзэн Есүс өөрөө бас анхааруулсан ба. Энийг зөвхөн Бурхан эцгэл мэднэ. Тийм болохоор хүн бүр маргааш өнөөдөр Есүс ирэх байгаа мэт бэлэн амьдрах гэсэн. Үргэлж гэрэлтэй үргэлж Есүс Христийг биднийг дагуулж байгаа тэр амьдралаар амьдрсаар байгаа гэж. Анх Ромын хавчлагын үед тэр үед маш их гамшгууд дайн дажин болж явах үед л төгсгөлийн цаг үеийн тэмдэг байна. Эзэн Есүс удахгүй ирэхээр байна гэж тэгжсэн. Ирээгүй л байна те. Одоо дундад зууны үед гэтэл бас л маш олон хавчлага, зовлон, дайн болж исэн. Тэр үед энэ цагт л яг л эзэн Есүс ирэх юм байна. Бид нар энэ зовлонгоос чөлөөлөгдөх юм байна. Бидний ялалтын цаг ирэх юм байна гэж хүмүүс хүлээсээр байсан. За тэр үед бас ирээгүй, тийм үү? Дэлхийн 1-р дан, 2-р дан, дэлхийн ертөнц оронгоороо эргэжсэн тэр цаг үед бас хүмүүс шинжиж энэ бас л эзэн Есүсийн ирэх цаг болжээ. Цаг нь болсон байна гэхэд. Үүнээс хойш 100 гаруй жил өнгөрчлээ, тийм. Одоо ч гэсэн мэдээж хүнд хэцүү байгаа хүмүүсийн хувьд үнэхээр Бурхан бол Есүс ирэх нь ойрхон юм байна гэж хүлээсээр байгаа. Тэгэхдээ Есүс хизээ ирэхийг хинч мэдэхгүй. Хамгийн гол нь биднийг Паул ятгаад байгаа зүйл бол өнөөдөр юм уу маргааш удахгүй ирнэ гэсэн тэр зүрх сэтгэлийнхаа итгэлийг бити алдаарай. За тэгвэл одоо 2000 гаруй жил болчиход миний энэ амьдралын энэ богино үед одоо нэг Есүс ирчихгүй байлгүй дээ гэж зарим хүмүүс нэгэнт би авралаа авчихсан юм чинь надад илүү Бурхны тэр тэнгэрдэх агуу шагналууд хэрэггүй. Би ер нь өөрийнхөө ч хүссэн зүйлээр бас энэ дэлхийн энэ зүйлийг хийя. Амьдралаа бас өөрөө удирдъя гэжсэн явдаг итгэгч түрэн байдаг гэсэн шүү дээ. Яагаад энэ Паул анхааруулж байгаа гэхээр хэрвээ таны бодол санаа тийм байж та бүх амьдралынхаа бүхэл талбарыг эзэн Есүсээр удирдуулахгүй болол алдах вэ? Тэр шөнийн цагт ирэх тэр харанхууд байх хугацаанд чинь эзэн Есүс хүрээд ирэх вэ гэж анхааруулад байгаа. Тэгэхээр бид амьдралынхаа бүхэл талбарыг гэрэлд дэлгэж гаргах хэрэгтэй. Биднэрт Бурхны өмнө нуух юм байхгүй гэдгийг бид нэр ойлгож ухаарай. Үнэхээр бид нар энэ дэлхийн энэ нийгмийн явж байгаа бидний амьдралын энэ хэмнэлийг бол бид нар ойлгож одоо мэдэрч штэ тэ. Үнэхээр бас завгууд л байна. Бидний оюун бодлоос Бурхныг бидний харах фокусыг харааг сатааруулах маш олон зүйлүүд энэ дэлхий дээр байгаа. Сатан болон муу нэгэн болвол биднийг Бурханаас анхаарлын маань холдуулахын тулд энэ бүх зүйлүүдээр биднийг өдөр бүр сатааруулсаар байгаа. Тэгэхдээ бидний хувьд бол энэ зүйлээсээ гүйж байгаа тэр гүйлтээсээ бас бодох хэрэгтэй. Бид нар зөв тийшээ гүйж гин үү? Бид нар бас зөв замаар алхаж гин үү? Миний амьдралыг яг Бурхан удирдах гин үү гэдгээ бид нар бас эргэж харах хэрэгтэй. Үнэхээр Бурханы өмнө би нууж хаах зүйлгүй, ичид зовох юмгүй, зөв яс суртахуунтай үнэн зөвөөр би амьдарч чадчихна гэдгээ хараад Бурханы өмнө дэлгэж тавих хэрэгтэй. Үнэхээр асуудалтай газрууд байгаа бол Бурханы өмнө дэлгэж тавиад Бурханаас гуугаад
энэ бүгдийг та удирдах өгөөч гэж Бурхны өмнө тавьж хамтдаа урагшаа алхал гэсэн санаа хэлээд байна. Тэгэхээр бид нар Бурхны өмнө өөрийнхөө амьдралын бүхий л талбарыг дотоод зүрх сэтгэл оюун бодол, амьдрал, ажил төрөл, одоо бизнес гэр бүл бүх зүйлээ Бурхны өмнө дэлгэж тавиад Бурхантай хамт энэ бүгдийг гэрэлд гаргаж хамт алхаал гэж энэ зүйл ишлэл маань ятгах байна гэж ойлгож байна. Амьдралынхаа бүхий л талбараа гэрэлд гарга. Эзэн Есүстэй Бурхны гэр бүлийн бол Бурхантай хамт алхах гэсэн. Дэлхийн ертөнцийг бүтээгч, бидний бүтээгч Бурхан энэ дэлхий дээр бид нарыг яаж амьдрахыг, юу хийхийг, ямар замаар алхахыг хамгийн сайн мэднэ. Тийм учраас бидний хийж байгаа, бүтээж байгаа ямар ч мэрэгжилтэй, ямар ч ажил төрөл хийдэг үнэхээр бүхий л талбарт бид нар юу ч хийжсэн хэрвээ таны тэр амьдралын зүйлүүдийг Бурхан удирдах юм бол хамгийн сайнаар хийнэ. Хамгийн сайнаар хийнэ. Хамгийн гол нь таны тэр хийж байгаа зүйл чинь, таны тэр бүтээж байгаа зүйл чинь, амьдралын тэр бүхэл талбар чинь Бурханы хаанчлалын төлөө, Бурханыг алдаршуулахын төлөө байх ёстой. Үнэхээр Бурханы хүн боллоо гэж бид нэр маш олон удаа энийг ярьж байгаа шүү дээ. Та илгээгдсэн, ажиллаж байгаа, амьдарч байгаа талбар болгондоо л Бурханыг алдаршуулахын төлөө амьдарч байгаа. Тэгэхээр хийж байгаа ямар ч зүйл байсан, хийж байгаа бүхий зүйл байсан гол хараа нь бол Бурханыг алдаршуулахын төлөө байгаасай гэж хүсэж байгаа. Эзэн амлсан итгэмжит учраас хамгийн сайн замаар таныг дагуулнаа. За тэгэд түрүүн хэллээ. Сатан буюу муу нэг мэхлэгч. Үнэхээр биднийг ийм амьдралаар амьдраасаа гэдгийн эсрэг байдаг. Тэр эзний энэ сүүлчийн өдрийг мэднэ, сүрлийн өдрийг мэднэ, шийтгүүлэхээ мэднэ. Гэхдээ үргэлж тэр цаг үе хүртэл Бурхны эсрэг ажилласаар байгааг нэг хэлбэл бол Бурхны хамгийн хайртай бүтээл хүмүүсээс нэгийг нь ч гэсэн авч өөрт нь оногдсон тэр шийтгэл рүү хамт орохын төлөө байна. Тэгэхээр Бурхныг үнэхээр ямар нэгэн байдлаар тэр өөрийнх нь аимшигтай бөгөөд гайхамшигтай бүтээсэн бүтээлээс нь хорлохын төлөө ажиллаж байгаа л гэсэн үг. Хуучин гэрээнд нэгэн иш үзүүлгийн ном байдаг. Та бүхэн бол мэдж байгаа Хосея гэдэг. За стандарт монгол орчуулгуудаар бол Хошея гэдэг нэрээр байгаа. Тэр иш үзүүлэгчийн амьдрал бол маш сонирхолтой. Тэгээ уншихад бол маш эвгүй сэтгэл төрхөөр. Яагаад вэ гэхээр Хошея бол Бурхны иш үзүүлэгч, Бурхны үгийг Израилийн ард түмэнд дамжуулдаг байсан хүн. Нэг өдөр Бурханаас Хошеяд үг ирсэн. Ямар үг вэ? Хошея 1-2 дугаар бүлгээс бүгдээрээ харъя. Хошеягаар дамжуулан үгээ айлдаж эхлэхүүдээ Яава Хошеяд хандан хэлжээ. Явж янхан эмэгтэйг эхнэрээ болгон ав. Завхаарлаас төрсэн хүүхдүүдтэй бол яагаад гэвэл энэ нутгийнхан Израильчуудыг хэлж байна. Яавагаас холдоод туйлдаа хүртлээ завхаарч байна гэж Яава айлдваа гэсэн байна. Яагаад өөрийнхөө иш үзүүлэгч Бурхны зөвхт гэж сонгож өөрийнхөө үгийг дамжуулдаг хүнээ ийм Бурхны хүсдэггүй тийм бузар гин нүглийн зүйлийг хийх болоо гэж үнэхээр анх энэ номыг уншиж байхад хүн оюун гайхмаар. Хошеягийн хувьд амьдралын хувьд тэр завхаа эмэгтэйг эхнэрээ болгож авсан цагаас нь эхлээд амьдрал нь маш их хэцүү байна. Мэдээж энэ бичигдсэн түүх уншихад нэлээд эвгүй. За тэгвэл эхнэр хүн завхаараад явчихна. Нөхөр нь араас нь хөөцөлдөх. Түүнийг гууж хоёлоо амьдралаа Бурхны дотор зөвхт цэвэр ариун байлгая. Энд маш олон удаагийн уучлал, маш олон удаагийн гуйлт, эхнэрээ аргадах, цөхрөл, гомдол энэ бүх зүйл Хошеягийн амьдралд нь
энэ завхаа янхан эмэгтэйг эхнэрээ болгож авсан цагаас эхлүүлээд тохиолдож эхэлж байгаа. Хамгийн гол нь Бурхан Хошеягаар дамжуулаад юуг ойлгуулсан бэ гэхээр түрүүн хэллээ шүү дээ. Энэ ард түмэн надад яг энэ үнтэй ижилхэн завхаа тэ энэ юм шиг хандаж байна гэж байгаа байхгүй. Бурханы өмнө Израильчууд нэг ёсондоо өөр бурхтыг шүтэх, өөр бурхтад тахил өргөх. Би өөрийг нь Египтээс гаргасан, бүтээсэн Явагаас нүүр буруулж байгаа тэр дахин нүүр буруулж байгаа байдал нь Бурханд өөрийнхөө сонгосон ард түмэн ингээд байх маш гомдолтой байсан байгаа байхгүй. Тэгээд Хошея гэдэг иш үзүүлэгчээр амьдралаар нь тэр зүйлийг амсуулаад тэр Хошея амьдралаараа энэ зүйл ямар Бурханы хувьд хэцүү тэ туулахад хүнд хэцүү байгаа юм бэ гэдгийг өөрөө ойлгоод Бурхан яг ард түмэнтэйгээ ийм харилцаатай байж Бурханы зүрх сэтгэл згсэн ийм зүйл болж байгаа шүү гэдгийг ард түмэндээ тайлбарлаж хэлж байгаа. Тэгэхээр эндээс бид нар юуг хэлэх гээд байна нөхөр энэ нэлээд хатуухан жишээ боловч Бурханд бид нар та өнөөдөр Бурханы гэр бүлийн гишүүн юм бол өнөөдөр Бурханы хүүхэд, Бурханы хөвгүүд, охтууд юм бол ийм амьдралаар бити амьдраасаа л гэдэг. Та үргэлж гэрэлд яв. Сүм чуулганд Бурханд итгэлийн амьдрал зөвхөн энэ Христийн сүм чуулган, Христийн энэ нөхөрлөл одоо маш олон цуглаан, сургалт, семинар тэд нар бол бүгд сайн бид нарыг босгон байгуулах, бидэрт мэдлэг өгөх маш сайн талтай. Гэхдээ зөвхөн тэнд гэрлийн хөвгүүдийн амьдрал байд юм биш. Үргэлж та гэрэлд амьдр. Таны нийгэмдэр гараад ажиллаж байгаа ажил итгэдэггүй найз нөхдүүдийн дунд ч гэсэн та гэрлийн амьдралаар амьдр гэж. Үнэхээр энэ дэлхий дээр бизнес хийж байгаа, ажил хийж байгаа, за ялангуяа Монгол шиг нэлээд энэ ахуул хууль хэрэгжидэггүй улсад ийм байдлаар амьдрахад хэцүү. Бид нар бүгдээрээ мэднэ те. За ажил бизнес энэ талдаа явнаа. Миний итгэлийн амьдрал харин бол энэ талдаа явна. Би энэ гэрлийн амьдралдаа бол Бурхандаа итгэж найддаг, мөрөгдөг. Энэ талдаа би харанхуй энэ дэлхийн одоо нийгмийн амьдралаар би тэгээ бусад итгэдэггүй хүмүүс шиг амьдралаар амьдарч явна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлж байгаа. Үнэхээр Бурханы хөвгүүд, гэрлийн хөвгүүд гэдгээ санаж гэрэлд байгаарай. Энд боломжгүй зүйл гэж огт байхгүй. Үнэхээр түрүүн бид нэр хэлсэн амьдралынхаа бүхэл талбарыг гэрэлд гаргаад Бурханаар удирдуулаад эхлэх юм бол харин чиг Бурхан яаж энэ зүйлийг надтай хамт давж гарахыг өөрт чинь харуулна. Тэрнээс бид нар урам аавна. Дараачийнхаа тэр бэрхшээлүүдийг бид нар дахиад Бурхантай хамт гарна. Энэ бүгдээс бид нар урам авч үргэлж бид нар Бурхантай амьдарч яалж гарсан тэр баяр хөөрөн донд бид нар амьдарч сурна гэсэн үг. Энэ баяр хөөргийг аваад энэ Бурхантай хамт алхаад эхэлсэн хүн бол энэ замаас бол хизээч гарахгүй гэдэгт бол би бүрэн итгэлтэй. Мэдээж бид нар хазгаа гიშгэх мэдлэггүйгээсээ болж тэр зүйл рүү зарим нэг гим хийх боломж мэдээж байна. Бид нар өнөөдөр Христэд итгэсэн цагаасаа эхлүүлээд вакуум орчинд ороод ямар ч гим зэмгүй цэвэр ариун болох би махад оюун бодлын хувьд ч гэсэн тийм боломжгүй ч гэсэн зүрх сэтгэлийн хувьд үргэлж бид нар гэрэлд байж тэр зүйл рүү бид нар алхамаар сайжирч амьдарч явах ёстой гэдгийг л хэлээд байна. За тэгэхээр хамгийн сүүлийн энэ ишлэлд бол гэрлийн хараа зорилгоо бүү алдаарай. Бид нар хаашаа харж хинтээ алхаж байгаа вүлээ. Бид нар хэн билээ гэдэг тэр өөрийгөө тодорхойлсон тэр гэрлийн хүүгүүд охид гэрлийн хүмүүс гэдгээ бүү мартаарай гэж та бүгд уриалах гэсэн. Үнэхээр нэг ийм бичлэг би нэг жишээ харсан. Далайн элсийг ийм урт ийм шилэн одоо саунд хийгээд тэгээд далайн ус хийж байгаад ингээд сэгсрээд маш их болон гартай болно те. Тэнд ингээд цаашаага юу ч харагдахгүй бол хэсэг хугацааны дараа элс доошоо тунжуулдаг. Ус тунгалаг хэвээр болоод бид нар тэр шилэн орны цаадхыг харж болно тийм үү. Өнөөдөр маш олон итгэгч хүмүүс одоо биднийг тойрон хүрээлж байгаа энэ завгүй байдал, маш олон энэ мэдээлэл бид нарыг ингээд цаг наргүй байлгаж байгаа байдалд ороод бид нар өөрсдөө хэн бэ гэдгийг мартдаг. Бид нар Бурхны гэр бүл гэдгээ мартдаг. Хаашаа явж байгаагаа гэдгээ бид нар бас мартах тохиолдол байдаг. Юу ч харахгүй болтлоо.
зүрх сэтгэл маань Бурхныг магтаж хүндэж эрен хайж байгаа гэж бодож явсан ч гэсэн бид нар хаа хүрж байгаа яаж явах арга барилаа бид нар мартаж эхэлдэг. Харж чадхаа байж эхэлдэг. Тийм болохоор та бүгд энэ өнөөдрөөс эхлээд нэг зүйлийг би хийгээсэй гэж хүсэж байна. Та нар очиод Бурхны өмнө чимээгөө суу. Түр ч гэсэн энэ амьдралаасаа амс хийгээд өөрийнхөө амьдралыг гадна талд нь гараад хараасаа. Би үнэхээр яг гэрлийн талд алхаж байна уу? Миний амьдралд бас харанхуй зүйлүүд байгаа юм биш үсттэй гэж нэг дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээ Бурханаас гоо. Үнэхээр тийм талбарууд байгаа болвол Бурхны өмнө ил тавиад энэ бүх зүйлийг би тантай хамт туулмаар байна. Та гэрэлд зүгээр намайг удирдаасаа гэж залбираасаа гэж хүсэж байна. Тэгээд бие зоригжуул нэг нэгнээ босгон байгуулж урам өгч сэргэг ухаалаг байцгаая гэж энэ ишлэлийн үгээр номлоод дуусгая. Тэгээ хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Эзэн Есүс танд маш их баярлалаа. Таны үг сургаал бидний амьдралд үнэхээр хүчийг өгч бид нар гэрлийн хөвгүүд огтуд гэдгийг сануулж үргэлж зөв цэвэр ёс суртахуунтай эзэн бурхан тантай хамт таны хаанчлалын төлөө амьдрахад та биднийг удирдан чиглүүлээрэй гэж Есүс таньда бүгдийг даатхан таны аав нэрээр залбирanгуйа. Амен.